Дараагийн мэдээг танилцуулъя. Их Британд болон Японд парламентын гишүүн олон нийтийн за тэр дундаа энгийн иргэдийг доромжлох үйлдэл гаргасан тохиолдолд бол парламентын болон эрүүгийн хэрэгээр бол тусгайлан одоо зүйл ангиар шийдэгдэггүй юм байна. За харин тэдгээр хүмүүсийг иргэний болон эрүүгийн тодорхой хуулиудын хүрээнд шийтгэн за мөн улс төрийн намуудын зүгээс бол хариуцлага хүлээх за мөн парламентын ёс зүйн хорооноос мөн хариуцлага хүлээдэг ийм жишээ тогтсон байдаг юм байна. За Их Британий хувьд бол парламентын гишүүд жирийн иргэдийг доромжилсан тусгайлын эрүүгийн хариуцлага хүлээгдэггүй гэж мэдэгдэж байгаа. За Их Британд тухайлах юм бол энэ доромжллын хэргийг бол хууль тогтоомжинд хамаарахгүй бол гэмт хэрэгт тооцогддгүй юм байна. За харин парламентын гишүүн бичгээр эсвэл одоо үг хэлээрээ хүнийг гүтгэж доромжилж нэр төрд нь халтсан бол иргэний хэргийн шүүхэд бол тухайн иргэн эрхэмжил гаргах боломжтой юм байна. За парламентын гишүүний хэлсэн доромжил нь хэрвээ арьс өнгөөр ялгуурлан гадуурх, хүүсээр ялгуурлан гадуурх, за ялгуурлан гадуурх шинжтэй байх юм бол энэ хэргийг 1986 онд батлагдсан нийтийн хэв журмыг хамгаалах тухай хууль болон 1988 онд батлагдсан за хортой харилцааны тухай хууль зэрэг хуулийг зөрчсөн гэж үзэж гэмт хэргийн одоо агуулгыг шалгадаг юм байна. За мөн парламентын гишүүд бол парламентын гишүүний ёс зүйн одоо дүрм журмыг дагаж мөрддөг. За хэрвээ Их Британий парламентын гишүүд олон нийтэд хүндэтгэлгүй хандсан тохиолдолд парламентын ёс зүйн комисс бол шалгалт хийдэг юм байна. Тухайн тохиолдолд за тэгээд хэрвээ тухайн тохиолдолд ноцтой байх юм бол парламентын ёс зүйн хороо санкцийн арга хэмжээ авч тухайн гишүүнд хариуцлага хүлээлгдэг юм байна. За тухайлахын бол ийм жишээ бол бас гарч байсан. 2023 оны 11-р сард Их Британий парламентын гишүүн Ли Андерсон гэж хүн хамгаалтын албаны ажилтныг хараад зогсон ийм асуудал үүссэн юм байна. За энэ үеэр бол парламентын ёс зүйн бодлогыг зөрчсөн гэж үзэж түүнийг бол тухайн одоо хүнээс уучлалт гуйх үүргийг бол даалгасан юм байна. За харин Японд бол гүтгэлгийн хэргийг бол нэлээд ноцтой байдлаар хүлээж авдаг юм байна. За тухайн гүтгэлэг нь үнэн зөв мэдээлэл байсан ч гэсэн хэрвээ хин нэгний нэр хүнд халтсан бол гүтгэлэг гэж үздэг юм байна. За Японы эрүүгийн хууль зааснаар тухайн гүтгэлэг үнэн эсхийг үл гаргалзан хин нэгний нэр хүндэд хохирол учруулсан баримтыг олон нийтэд дэлгэсэж мэдээлсэн тохиолдолд 3 жил хүртэлх хорих эсвэл 500 мянган йенээр торгуулийг ноогдуулдаг юм байна. За харин баримт одоо нотлохоогүйгээр хин нэгнийг олонний өмнө доромжлох юм бол 1 жил хүртэлх хугацаагаар хорих эсвэл 300 мянган йенээр одоо торгуулийг ноогдуулдаг юм байна. За хохирогчид иргэний хуулийн 709-р зүйлийг заасны дагуу хохирлоо нэхэмжлэх боломжтой ийм байдлаар хуулийн зохицуултыг Японд бий болгосон юм байна. За мөн Японы хувьд бол улс төрчдөө ёс суртахуунтай байх, даруй төлөв байх шаардлагыг бол олон нийтийн зүгээс тавьдаг. За хэрвээ хин нэгнийг доромжлох үйлдэл гаргасан тохиолдолд тухайн үйлдэлийг шүүмжилж олон нийтийн эсэргүүцэл ихээхэн газар авдаг. За мөн хэвлэл мэдээллийн хэрэгслэр түүнийг бол шүүмжилдэг юм байна. За улмаар бол тухайн одоо зөрчил гаргасан хүнийг бол огцрох хүртэл нь бол шахаж шаарддаг юм байна. За дээр нь бол албан ёсоор тухайн хүнийг бол тухайн одоо доромжсон хүнээсээ уучлалт гуйх. За дээр нь бол хэрвээ энийгээ хийхгүй байх тохиолдолд бол намаас тухайн гишүүнийг парламентын гишүүнийг дэмжихгүй байх намын байр суурийг бол тухайн хүнийг дэмжлэгээ бол алдах ийм ноцтой нөхцөл байдал үүсдэг ийм хэрэг гардаг юм байна. За жишээлх юм бол 2002 онд сэтгүүлч Шиори Ито гэдэг хүн байгаа. За энэ хүнийг бол энэ хүн Японы парламентын гишүүн Мио Сугитаг бол өөрийг нь гүтгсэн хэрэгээр бол шүүхэд өгсөн. За яагаад ийм хэрэг гарсан бэ гэх юм бол өөрийг нь гүтгсэн ийм пост жиргээ бол байсан юм байна. За үүн дээр нь лайк дарсныхаа төлөө тухайн хүнийг шүүхэд өгсөн. За ингээд дээд шүүхээс бол тухайн парламентын гишүүн болох Сугитогийн үйлдэлийг гүтгэлэг гэж үзээд түүнд 550 мянган йений одоо торгуулийг төлөх ийм шийдвэрийг гаргаж байсан удаатай юм байна.